Сайн мэцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Амьд үлдсэн түүх шинэх мэдлэгтэй тавтан орил. Өнөөдөр бид Норвегийн цастай улс руу очих болно. 1999 онд ангаахын нэгэн оюутан Норвегийн ууланд занаар гулгаж байхдаа осолдож үхэлтэй нүүр тулсан юм. Тэрээр усан доор 80 минут гаруй хугацаанд хөдөлж чадахгүй байсан бөгөөд эцэст нь аврагчид түүнийг гаргаж ирэхэд зүрхэн цоглохоо болж цусанж биеэр нь гүөхэ болсон байлаа. Гэвч гайхалтай нь эмнэлэгт хүргэснийхаа хэдхэн цагийн дараа дахин сэргсэн юм. За гол дүг рүүгээ орохоос өмнө бүгдээрээ subscribe болон лайк дарж сувгаад амжуул та бүхэн дараагийн бичлэгүүдээ цаг алдалгүй үзэх болно. Ингээд түүх рүүгээ шууд орцгоё. Анна Багенхолм 1970 онд Шведийн Ванербург хотод 8 хүүхэдтэй айлын нэг болон төржээ. Ослын үед тэр 29 настай байсан бөгөөд ортопедийн мэс засалж болохоор суралцаж байв. Ортопедийн мэс засалж гэхээр яд хүний хөдөлгөөн, биеийн тулгуур, тогтолцоотой холбоотой өвчнийг эмчилдэг эмч юм байна. Монголоор яг мэрэгжлийн хэллэгээр юу гэхин сайн мэдэхгүй байна. Тийм учраас та нар донд эмч хүн байвал сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Анна Норвегийн Нарвик хотод дадлага хийхээр 1998 оны 5 дугаар сард Нарвигийн эмнэлэгт туслах мэс засалчаар ажиллаж эхэлсэн байна. Тэр хаврын сайхан нардлаг өдрийг ашиглан хамт ажилладаг хоёр хамтрагч болох Дорвинг, Мари хоёртой хамт ууланд цанаар гулгахаар буцаадаг. Гэхдээ тэр оройн эмнэлгийн нэгэн эмчийн тэтгэврт гарах ёслолд очих ёстой байсан ба Аннагийн хувьд онцгойлон хүндэлдэг эмчтэйгээ салах ёс хийх ёстой байсан учраас эртхэн ирэх ёстой байлаа. Ингээд Анна болон түүний хоёр хамтрагч бүгд сайн цанчид байсан тул илүү эрсдэлтэй замыг сонгон гулгахаар болжээ. Гэвч оройн 18 цаг 20 минутын үед маш хурдтайгаар бууж байхдаа Анна жижигхэн хад мөргөж цанаа бүрэн хянах чадвараа алдан доош өнгөрсөн байна. Хэсэгхэн хугацааны дараа тэр толгоогоороо уулын бэлд байх жижиг гол руу унсан. Энэ гол нь нэгэн хүрхрэн дор байрладаг бөгөөд бүхэлдээ хөлдсөн байв. Аннагийн уналт маш хүчтэй байсан тул тэр мөсийг толгоогоороо цоолж нүх гаргажээ. Тэр даруйдаа түүний хувцас усаар дүүрч толгой болон зээж нь аажмаар доош сорогдон Анна 20 см зузаан мөсний дор гатсан байна. Түүний унахыг харсан хоёр хамтрагч нь яаралтай ослын газар ирсэн ч тэд зөвхөн түүний хөл болон цаана мөсний дээр үлдсэн бүх биеийн мөсөнд хавчигдсан байхыг олж хардаг. Тэд түүнийг аврахын тулд бүх хүчээрээ хөлнөөс нь татаж гаргах гэж оролцсон ч нэмэр болсонгүй. Тэр аль хэдийн 7 минут гарыг гацчихсан байсан тул яарвчлах хэрэгтэй байлаа. Ингээд яаралтай тусламж дуудаж хоёр аврах баг зэрэг хөдөлж нэг нь уулын дээд талаас нөгөө нь доороос явцгаадаг. Аль зам нь түүн дээр хурдан ирэхийг мэдэхгүй байсан тул бүхнийг хамгийн хурдан арга замаар зохион байгуулжээ. Цагдаа нар нисдэг дэрэг дуудсан ч харамсалтай нь тэр үед боломжгүй байсан ба нисдэг дэрэг аль хэдийн нэг хүүхдийг эмнэлэг рүү тээвэрлэхээр явчихсан байдаг. Гэсэн ч эцэст нь нисдэг дэрэг чиглэлээ өөрчилж осол болсон газар руу эргэн ирэхээр шийдэв. Аврагчид ирэхийг хүлээж байх хооронд Аннагийн хоёр хамтрагч нь хөлнөөс нь чанга зуурч улам гүн рүү орохоос сэргийлж байлаа. 40 минут өнгөрсний дараа уулнаас доош бууж явсан аврах баг дөрвөлж ирэв. Тэд ч бас эхэндээ олсоор гарах гэж оролцсонд бүтсэнгүй, боломжч байсангүй. Дараа нь тэд цасны хүрзээр ухаж мөсний давхаргыг хаалах гэж оролцсон ч мөс хэтэрхий зузаан байсан тул бас л бүтсэнгүй. Өнгөрөх минут бүр үнцэнтэй байлаа. Удалгүй доороос хөдөлсөн аврах баг ирдэг. Тэдний авчирсан хэрэгсэл нь үзүүр нь маш хурц жижиг хурж байсан бөгөөд тэрний ачаар мөсийг хагалж Аннаг гаргаж чаджээ. Тэр үед 19 цаг 40 минут болж байсан ба өөрөөр хэлбэл унсан цагаас нь хойш 1 цаг 20 минут өнгөрсөн байлаа. Аннаг мөснөөс гаргаж ирэхэд түүний нүдний үгэн хараа бүрэн дэлсэн, зүрхэн зогссон, амьсгал боогдсон бүх бие нь хөлдсөн байв. Тэр яг л үхсэн хүн шиг харагдаж байсан байна. Аврагчид тэр даруй зүрх амьсгалын сэхийн амьдруулах үйл ажиллагааг эхлүүлв. Удалгүй нисдэг тэрэгч ирж Аннаг яаралтайгаар Тромсе хотын эмнэлэг рүү хөргөв. Замд цаг маш чухал байсан тул 1 цаг үргэлжлэх нислэгийн турш аврагчид зүрхний эцэслэг болон хиймэл амьсгаа хийж дефибриллятороор оролцсон ч үр дүн гарсангүй. Тэд 21 цаг 10 минутад эмнэлэгт хүрсэн бөгөөд Аннаг шууд яаралтай тусламжийн тасагт шилжүүлдэг. Тэр үед түүний биеийн температур ердөө 13.7 градус байсан. Яралтай тусламжийн дасгийн эрхлэгч эмч дараа нь ярилцлага өгөхдөө тэр цав цагаан, нойтон, мөс шиг хүүтэн яг л бүрэн өгсөн хүн шиг харагдаж байсан гэжээ. Тэд зүрхний бичлэгийн аппарат электрокардиограммт холбосон ч шулуун зураас л гарч ямар ч цохилт байхгүй байв. Гэвч эмч нарын дагаж мөрдөх ёстой дүрэн байдаг бөгөөд хүнийг албан ёсоор нас барсан гэж зарлахын өмнө биеийг нь дулаацуулж хэвийн хэмжээнд нь аваачих ёстой. Ингээд хэдэн цагийн турш олон эмч сувилагчид ээлжлэн сэхэн амьдруулалтыг зогсолтгүй хийсээр байлаа.
21 цаг 40 минутанд Аннаг мис заслын өрөөнд шилжүүлж түүнийг хиймэл цусны эргэлтийн системд холбов. Энэ цусыг биенээс нь юулж аваад тусгай машинаар дулаацуулж дахин биед нь оруулдаг төхөөрөмж юм байна. 22 цаг 15 минутанд зүрхний анхны цохилт илэрсэн нь зүрх зогссноос хойш 3 цагийн дараа байлаа. 0 цаг 49 минут гэхэд түүний биеийн температур 36.4 градус хүртэл сэргэсэн байна. Гэвч шөнийн 2 цаг 20 минутанд эмч нар түүний уушиг ажиллагаагүй байгааг илрүүлсэн тул амьсгалын аппаратанд холбосон байна. 10 хоногийн дараа буюу 5 сарын 30-нд Анна эцэст нь комоос гарч бүрэн саажилттай сэрсэн байна. Сэрэх мөч түүнд маш хэцүү байсан гэдэг. Ялангуяа болсон бүхнийг ойлгож ухамсарлах үед бүрч илүү хүнд байсан учраас амийг нь аварсан хүмүүст гомдож бүр тэдэнд рүү ууралсан байна. Учир нь түүнд саажилттайгаар амьдрах нь өсөөлшгүй зүйл байсан юм. Хожим тэр хэлэхдээ намайг аварсанд нь миний уур маш их хүрсэн. Учир нь утгагүй нэр төргүй амьдралаас би айж байсан. Гэхдээ одоо би амьд байгаадаа маш их баяртай байгаа. Уучлалт хүсэж байна гэжээ. Эмч нарын тайлбарласнаар Аннагийн бодисын солилцоо хэвийн түвшнийхээ 10% хүртэл удаашрсан тул бие нь амьд үлдэхэд маш бага хэмжээний хүчил төрөгжил хангалттай гэжээ. Тэр бараг 1 сарын турш амьсгалын аппарат залгасан. Хүчтэй зориглолтын улмаас хишигчлсэн саажилттай хിവэр байв. Хэдэн сар эрчим дэмжлэгэнд хэвчсэний дараа түүний байдал гайхалтайгаар сайжирчээ. Удаан хугацааны сэргээн засгамжлагын ачаар саажилт аажмаар багасж 1999 оны 10 дугаар сард Анна ажилдаа эргэн орсон байна. 10 гаруй жилийн дараа өчүүхэн бага шинж тэмдгээс бусдаар Анна бүрэн эдгэрчээ. Өдгөө Анна өөрийг нь аварсан тэр эмнэлэгт радиологчоор ажиллаж байгаа юм байна. Аннагийн ослын дараагаар Норвегийн эмнэлгүүдэд эмчилгээний гиподерм гэдэг арга илүү их хэрэглэгдэж илүү үнэлэгдэх болсон. Энэ нь өвчтний биеийн температурыг зориудаар 32-оос 34 градус хүртэл бууруулж тэднийг илүү сайн эмчлэх зорилготой арга юм байна. За ингээд өнөөдрийн манд түүх өгөр өндөрлөж байна. Энэ хүү түүх маань бидэнд ямар ч нөхцөл байдалд найдвараа алдахгүй байх ёстойг сануулж хүн ганцаараа биш хамтын хүчээр гайхамшигыг бүтээдэг гэдгийг харуулсан үнэхээр гайхамшигтай бодит түүх байлаа. Та бүхэн сэтгэлдээ үлдээгээрэй. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.